Англи хэлэн дээр даалт ухамсарыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр subconscious mind, unconscious mind гэж нэрлэдэг. Махчлаад орчуулбал ухамсаргүй оюун ухаан буюу үл ухамсарлах уу гэж ингэж сэтгэл зүйчид үл ухамсарлах уу гэж нэрлээд байдаг. Үл ухамсарлах уу гэдэг энэ нэршил нь ашиглаж явах юм бол ойлголт нь зөв болно гэсэн үг. Даалт ухамсар гэдэг ингэчээр даалтын юу мэддэхгүй айны мангаа шиг юм шиг те. Нэг бодлохоор айны мангаа шиг юм шиг, нэг болохоор гоё юм шиг, болохоор бидний талд юм шиг, нэг болохоор бидний эсрэг юм шиг хүмүүс тийм ойлголт төрүүлээд байдаг гэсэн үг байхгүй юу? Бага насан суусан ихтгэл үнэмшил мэдрэмжээр дамжиж суусан дадал зуршлын болов даалт ухамсар гэдэг. Тэгэхээр ер нь бол даалт ухамсар гэдэг нь юу юм гэхээр бидэнд хадгалагдсан байгаа мэдээлэл, бидэнд хадгалагдсан байгаа энерги. За яг тарих судлалаас даалт ухамсарыг агуулдаг тарих бол өөрөө ямар тарих юм гэхээр хүний ухамсаргүй төвшөнд үйлдэх буюу дадал зуршлын хэмжээнд өөрөө хийж байгаач мэдэхгүй өөрөө ийм бодол бодож байгаач мэдэхгүй, өөрөө ийм бодол ийм үйлдэл гаргаж байгаач мэдэхгүй, өөрөө ийм ааш аваар мэдрэмж гаргаж байгаач мэдэхгүй үйлддэг болтлоо одоо олон дахин давтаад ухамсаргүй болтлоо үйлддэг болчихсон тэр төвшөнд хүрсэн мэдээлэл агуулдаг тархинд байдаг гэсэн үг байхгүй юу?